Үз мэдхийн найзууд цугсрах өхөөрдөм хотгон тавтай морис. Хүссэн болгоны ерөөл гэдэг чи яг өөрийн ингээд малгайц онцлоо. Юу ахгүй өөрийн ингээд Хөрөх гэж юу мэдхгүй юу юм? Мэдгүй. хөрөх гэж одоо цаасар болоод штэ. Ингээд хүмүүс ингээд нэг качундуул гаргаж ирснээ ингээд өгдөө штэ ямар байна уу гэж. Тийм, санаж Тэр байгаа чи өөр зүйл. гэдэг байхгүй юу? Даавс. Ямар амтай. Таслаг. Яг зөв үеийг хийх болтугай гэж өрөөгөөд гурлаа нэвтрүүлгээ өндөрлөе. Заяа. Тэгвэл өгдөө чи ёстой гандан борохгүй штэ. Гандан буурдаг. Угаасаа манай өгдөж гандан буурдаг үлдээ. Газрын гүнээс хөгжлийг олборлоно. Ерөнхий ивент итгэгч South Gobi Sands. Сайн бачгаана хүмүүстээ манай үл мэдэх жижиг хотын нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би танаас жишээ танилцуулъя. Яасан тэгээд? Нэг монтог тэгэлгүй яддаг чи. Анх баяр. Анх баяр. Хэдэн настай дээ манай анх хоёр чинь? 7. Сайн байна уу анх хоёр гой? Сайн. Би харахаар ерөөсө гой гэмээр санагдаад гөөмөн тийм мундаг чухал хүн ирээ суудсан байгаа биз? Мянган малчин. Мянгат малчин шиг тийм ээ. Миний үчи ийм гоё малгай, ийм гоё хувцсыг одоо хаанаас ийм сайхан хувцастай олчих вэ? Манай гэрээс жоохон хоолны дэлгүүр өгдөө. За. Тэндээс авсан. За, би одоо ингээд чамайг өөр ирэхгүй эндээсээ нэг хөөрг гаргаж ирээл надад хөөргөлөх болов гэж бодоод байгаа шүү дээ. Хөөрг байгаа юу? Хөөрг гэж юу мэдхгүй юу юм? Мэдгүй. Хөрөг гэж одоо цаасар болоод штэ. Ингээд хүмүүс ингээд нэг качундуул гаргаж ирснээ ингээд өгдөө штэ ямар байна уу гэж. Тийм, санаж Тэр байгаа чи өөр гачин зүйл. гэдэг байхгүй юу? Тэр гачин зүйлийг тэгээд авчваа мэдхгүй. Тэр чинь тамхилаад буцаагаад өгдөг ёстой юм байдаг байхгүй. Тэгээд аваад ингээд үнэрснээ өгдөг те. Тэгтийн үнэрлээд өгдөө яг үнэ. За. Миний өвгийн эгч нь болохоор бильярдн дээр суудаг байсан. Тийм үү? Ээж нь болохоор дэлгүүр дээр суудаг байсан. Тэгээ хоёулаа тэгээд сууж байгаа газараа хэвээрээ сууж байгаа юу? Өөр газар суудаг болсон уу? Сууж байгаа. Тэгээ чи нэг тайлбарлаа да бильярд гэж одоо юу байдаг лээ? Мөнгө олдог. Дээрээс нь бас бильярд идраасаа зүгдэг. Би бодохдоо бильярд чинь ингээд тоглолтын багс чи мөнгө олд юм уу? Яаж мөнгө олох вэ? Нөгөө бильярдаа ажиллуулад хүмүүс нь цагаа сонгоод тэгээ нөгөө мөнгөө өгөөд тоглодог. За их мөнгө олж гин үү тэгээд? Тийм. Нөгөө агаа нь ажиллуулж байгаа юу? Нөгөө эгч нь очиж байгаа юу? Нөгөө анагийн аав нь ядарчаар анаа очиж суугаад харин нөгөө аны ядарчаар нөгөө аав нь очиж суугаад. Тэгээ тийм одоо бүр өдөржин шүнжин сууд юм уу? Улсуу тоглоол ид юм уу? Тийм. Улсууд бүр орой хүртэл тоглодог. Юунд нь олдсон болоо ингээд л нэг бөмбөг аваачаал ингээд цохол идэг. Юу нь гоё идэг байна? Биш бүр компьютер дээр тоглох байхгүй юу? Компьютер дээр тоглолт юм уу? Тийм. Би чи бильярд тоглолт юм байх гэж бодохгүй юу? Уулын бильярдтайсэн бильярдаа багасгаад нөгөө Одоо компьютер болсон юм байна тий. бильярдын жоохон багассан. Биши болж юм шүү. Юу болсон юм шүү? Биши гэж юм баахан компьютертэй газар ээ. Тий PC болсон юм уу танах? Тийм. Бараг л тийм. Бараг л тий. Чи өөрөө тоглож гин үү? Тоглож байгаа. Ер нь сайн байна уу тэгээд? Сайн. Ер нь тэг явандаа бүр барагийн том нөгөө нэг Монгол центр шиг мундаг тоглодог ирээдүйн тоглоомчин биш үсттэй өөрөө. Биш. Арай биш үү. Чи том болоод ямар ажил хийх вэ? Нөгөө дэлгүүрт суух хэвээрээ юу? Өөрөө. Дэлгүүр ажиллах уу? Тийм сонсож гин үл мэдхээ. Миний үчи нөгөө хичээл хятад хэлээр сурсан хэвээрээ юу? Хэвээрээ. Хятадаар дуулж байгаа юм шиг ярьдэн штэ манай анх хоёр. Чи сонсох уу? Сонсъё. За чи нэг юу гэж хэлдэг вүлээ? Гоё дуулж байгаа юм шиг яриадсэн штэ чи. Одоо нэг өөрийгөө танилцуулаад хятадаар ярьж шүлэг байхгүй юу? Шүлэг юм уу? Тийм. За хэлээ сонсъё шүлгийг. 动儿歌蜻蜓半空展翅飞，蝴蝶花结捉迷藏。去人土里找宫殿，蚂蚁地上云是凉。蝌蚪有的欢，蜘蛛房前结王忙。 За юу гэж вэ? Би таахыг оролдъё. За яаж байгаарай.
Бид нар одоо хичээлдээ сайн явж гин онц сурдаг хүүхдүүд юм аа. Үгүй нөгөө амтны Би л Монгол хүний зүрхний бичээс сүлгийг хятаар унсан л гэж бодож байна. Тэгсэн чинь юуны тухай байна уу? амтан Ямар амтын? нөгөө чекний улаан орхой соргоолж идэр. Тэдний тухай шүлэг юм уу? Савчны талаар юм уу? Шавжны тухай шүлэг юм байна. За. Энэ гоё малгай миний хүүд хүнд байна уу? Түр тайлах уу? Байжаагүй? Байжаагүй. Чамаасаа мянгад малчин гэсэн чинь бурууч өвчөө. Яагаад? Нэг хятад хэл сурсан гэхээр нэг. Гэхдээ мянгад малчин яагаад хятад хэл сурж болохгүй гэж? Харин бүр мянгад малчин миний бодлоор байна штэ бүр 5 хэлээр ярих хэвээр. Ямар гэж? Англи, орос, хятад, за өөр ямар ч байж болно. Солонгос. Тэгээ герман хэлтэй үйл за тэгээд ерөөсө жинхэнэ мундаг мянгад малчин баггүй. 30 хэл сурна гэж бодож байгаа шүү дээ. Зөв сайн байна. Миний үуч одоо хэдийн хэл сурыг гэж бодож байна анхаа. Хятадасаа гадна ямар хэл сурах вэ одоо ер нь? бараг 40-50 доллар. 40-50 сурах уу? Йоо. Би эхнийх дээр 30 тэгснэ дараачих дээр жоо. Тий, яг үнэ. Эхний жилдээ 30. Хилтэй бол юу гэж хэлдэг үлээ мэдхүү манай Монголын зүйр үг байдгийг. Хилтэй бол хөлтэй гэдэг байхгүй юу? Тийм үү. Хилтэй бол хөлтэй. Хилтэй бол хөлтэй. Өөрөөр хэлбэл их олон хэл мэдчих юм бол хаач утсан хүн ойлголцсон. Тий, ойлголцсон гэсэн үг байхгүй тий. Манай анхаа Монгол бүжиг бүжгэлдэг. Чи нэг хүүхдүүдтэй нэг гоё Монгол бүжгийн нэг хөдөлгөөн хүүхдүүдтэй олон битэрч заагаад өгөөч. Болж гин үү? За суугаагаараа тий. За би тэгвэл аялье гуруулаа тэгээ хамтдаа бүжиглээ. За чи толио болоод бол 1 20 Газар өнөрдөн омгсгот толгот готон. Тэгээд битгүй. Дэлхийн хотэрнаа. Наран хотэрнаа. Дэсбэрнэ. Нэр одоо явчлаа. За. Нэр одоо явчих эсвэл клип болоод явчих. Клип одоо явчлаа. За дараачихаа клипээр уулзцгаая. Бацэн бомск. Гуруула хүүхдүүдтэйгээ хамт амт гэдэг зүйлээр аялна заяа. Ер нь та нар ямар амт байдаг гэж бодож байна? Гоё амт. Гоё гэж байдаг те. За гоё муухагаас гадна 5 төрлийн амт байд юм байна л да. За нэг нь болохоор чихэрлэг тайр хэлээд байгаа гоё амт. Чихэрлэг. За чихэрлэг амт гэж ямар амт байх вэ? Одоо юм гоё юм чихэр идэхээр тийм үү? Гоё чихэрлэг амт амтагддаг. За дээрэс нь тэгвэл өөр ямар байдгүй? Давслаг амт гэж байдаг бах нь байна. Гоё. За давслаг амт гоё юу? Биш. Гоё амт. Муухай. Яагаад? Муухай. Тэр чинь бараг л 70 давстай устай адилхан. Тийм штэ. Тэгтээ мэдээж хэмжээгээр нь хийвэл гоё л да. Давсгүй олж бас хэцүү штэ тий. Тэгэхээр амтанд бол байх ёстой юм байна тийм үү? За дараачих нь амт нь юу гэж? Эсгэлэн. Гэхээр ямар амт санаанд орж ийн? Эсгэлэн. Хэл ингээд хэл бишээ хаана вүлээ? Ингээд хэл ингээд шүс гардаг тий. Эсгэлэн юу байдаг вүлээ? Эсгэлэн лимон байдаг үстэй. Тий лимон санаж нү нэмдэг гэж. Эсгэлэг чихэр байдаг. Эсгэлэг чихэр байдаг. Яг эсгэлэн чихэр байдаг тий. Зүйтэй. За дараагийн нэг амт нь болохоор штэ. Гашуун гэж амт байгаа. Гашуун ямар амт байдаг лээ? Давслагаас өөр бах нь штэ. Амрын гашуун. Юу вэ? За юу гашуун? За цай, кофе. Сэргийг гашуун гэдэг бах нь штэ. За тэгээд хамгийн сүүлийнх нь махлаг гэдэг амт байдаг. Ямар амт? Их махтай. Яг үнэ шүлний амт байна тийм үү? За дахиад давтъя. За хэлдэ ямар амт байна? Гоё бишээ. Чихэрлэг. Зүйтэй чихэрлэг дараачих нь. Эсгэлэн онц. Давс зүйтэй. Давслаг. Тэгээд нөгөөх нь үлээ гашуун зүйтэй сайн байна. Тэгээд махлаг. За би тэгээд өнөөдөр гурлаа штэ азаа турших гад 3 аяганд 3 адилхан ус хийцэн. Гэхдээ энд 3 өөр амт байгаа.
Тэг ямар ин одоо бид нар таалагдах гоё амт байх нь уу? Эсвэл муухай амт байх нь үү зэтгэхөө? Нэг уушин дээр штэ мөөжүүл ингээд Мөөж сая хэлсэн 5 амтны л нэг нь байх хэрэгтэй байхгүй нэг усанд нь ойлгосноо. За би ингээд байна штэ. Одоо юу яахын тулд бүр ингээд хольчи. Би их чинь юу байгааг нь мэдэхгүй зүгээр л азаа үзье. Энэ дотор ямар амт байна тэгээд гурлаа таан шүү. За юу. За аваарай. Алийг авах үл мэдхээ. За би л голыг авчих. Голыг ав. За маа энийг үл мэдхэд өгч. За. Бэрэрэ. Гурлаа 1 2 3 гэд хинээс эхлэх үү нэгнээс нь эхлэе шүү. За миний хөө алийг авах юм. Өөртөө арих авчих. За би энийг авлаа. Бэж. За хин эхлэх үү? За үл мэдх амталтаа. Даслаг. Ямар амтай? Даслаг. Яко. За одоо хим. За мэд. Одоо Юу вэ? Зохон эсэглэн. Жохын эсэглэн байна. Аацны миний тэгвэл ямар гэж бодож байна? Чихэрлэг ой. чихэр шүү. За тэгэхээр бид гурав сая яасан? Чихэрлэг, эсэглэн, давс. Баачны голынх нь гэж томроод байсан. Гэхдээ би зүгээр атаачид голыг сонгож байхгүй юу? Харин тэгсэн байна. Хамгийн хэцүүгээ сонгосон уу? Тэгтээ энэ амтнууд чинь энэ давс чинь бусад амттайгаа нийлэхээр одоо бидний энэ амтлаг эрхийг улам гоё жаргаадаг, баярлуулдаг тий. За баярлалаа энэ туршилтанд оролцсон. Гэтэ одоо өдрөөс миний ингэ дам ингэ гачин мэдрэгдээд ирсэн. Уучлаарай. Би мэдээгүй шүү. Би уг нь давс надад ирээсэй гэж утсан. Эсвэл зүгээр Монголоос 3 гэдгээр 3 удаа хэлж байгаад авчих уу? Дахиад уу? Тэгэр чин одоо амсцсан юм чин онцгүй байхаа. Уг нь бол чиний санаа гоё л байна. Монгол ёс 3. Монгол юм гоё хувцастай хүмүүс их гоё ярих юм ба. За. Чи дахиад нэр үзэхгүй хэрэггүй юу? За өгөөч. Дахиад үзье. За байли. Юу яа гурлаа. Дахиад тийг давтчих идэх үү 5 амтаа. За хэлээрэй. Чихэрлэг. Зүйтэй. Давслаг. Зөв. Ичгэлэн. Зөв. Анхаа хэл. Махлаг. Зөв. Гасуу. Гашуун. Онц. За ийм мундаг 2 хүүхэд маань өнөөдөр амтыг оллоо тийм ээ. За тэгээд энэ сайхан бодлын бөмбөлгийг цааш нь бас өргөжлүүлээд та нар маань бас 5 амтыг бас биеийнхээ азыг туршихгүй юу тийм ээ. За дараачих хэсэгт орцгоё. Мэдсгийн цочин. Манай мэдсгийн цочин бол маань хэлж байна. Би болохоор хүүхдийн номын зохиолч. Өнөөдөр та хоёртой болохоор энэ хүүхдийн номын зохиолч гэж яг юу хийдэг хүн энэ зохиол бичин ном гаргана гэж ямар ажил байдгийг гэж ингэ ярилцахаар ирсэн. Тэгээд би хамгийн сүүлд би уурхаачны хүүхэд гэдэг энэ номоо зохиогоод хэвлэлтэнд өгөөд одоо ингээд гар дээр авсан байж байна. Тэгээд энэ ном маань болохоор South Copy Science гэдэг энэ компани уурхайн амьдралын тухай. Тэгээд энэ уурхайн амьдралтай энэ 3 шувуунууд хүүхдүүд ингээд танилцж байгаа тухай ингээд бичсэн байгаа. За та хоёрт надаас асуух юм байна уу? Байна. Тааштай ямар ном зохиож ийшээ? Тэстэ гоё асуулт байна. За их чинь болохоор одоо нэг 20 орчим зохиол бичсэн байгаа. Энэ чинээс 16-7 хүүхдийн ном гаргасан. Тэгээд барилгачин бөөлхөн ба түүний найзууд, дуустдаггүй худалч ном, цэцэрлэгч юу болдог вэ, сургууль юу болдог вэ гэх мэт ингээд 10 гаруй хүүхдийн ном бичсэн байгаа. Та энэ номоос тий. Яаж ингэж тийш очоогүй хэрнээ юм уу? Өстө гоё асуулт шүү дээ. Бид нар ингээд бөөндөө ингээд уурхай гэж би болохоор юу байдгийг сайн мэддгүй байсан байхгүй юу? Уурхай гэхээр ингээд том машин ингээд нэг юм тоо шороотой орчин л гэж боддог байсан. Тэгээд очиод ер нь энэ уурхай чинь ер нь юу болдгийм бэ? Уурхай ер нь ямар хүн ажилдгийг, ямар машин тоног хөрөмж байдгийг, уурхайд очихын тулд ямар зам туулдгийг энэ гих мэт ингээд бүгдийн ингэж ихнээс нь очиж үзэж байгаа уурхайтай танилцж байгаа энэ номоо бичсэн. Жагаад ингэж энэ номыг хийсэн. Яг зөв. Аливаа зүйлийг бичихын тулд судалгаа айгүй сайн чухал гэдэг байхгүй юу? Тэгээд судалгаагаа ингэж хийж агаад хүмүүстэйгээ ингэж уулзаж ярилцж агаад нэрээ тааштай. Одоо динозаврын тухайн ном
бүтэж ирсэн үү? Динозаврын тухайн ном одоохондоо бичээг байгаа. Гэхдээ би та нарт нэг юм харуулъя. Уурхай гэдэг чинь ингээд ийм том ингээд ийм том цооногт ингээд ийм уурхайн нүүрсээ алтаа зэсээ ингээд олборлт юм байна. Энэ нүх нь бүр динозавр багтахаар айгүй том нүх юм билээ шүү дээ. Хөндөй бүр том хөндөй шиг. Гэтэ энэ динозавр бол багтахгүй юм шиг үл юм. Нөгөө урт хүчүүдээ ургамал иддэг динозавр эдэж штэ. Тэр л багтахгүй юм шиг үл тий. За чи одоо энэ дээр очиж үзвэл сайн хэмжээрэй заяа. Аль динозаврыг багтахаар юм байна гэдгийг сайн ингээд хараарай за. Тэгээд биш те нүүрс гэдэг тухай бид нар ингээд мэдэж авсан байхгүй юу? Нүүрс гэдэг чинь дээр үед динозаврын иддэг байсан ургамлаар хийсэн ургамлуудын ингээд үлдэгдэл нь одоо ингээд нүүрс болцсон байх магадaltaй юм байна гэж судалсан шүү дээ. Тэгээд энэ номондоо бас ингэж оруулж өгсөн байгаа. Манай ээж бүр хамгийн ачин ийм кино үзэхээр штэ. Унтахаараа жуудсан дээр тэр гол дөрөн болоод яваад идэв штэ. Яа бүр штэ ямар амар төсөөлөлтэй бэ? Маш төсөөлөлтэй хүн чинь одоо энэ зохиол бичих мичгч айгүй чухал штэ. Танай ээж чинь баг зохиол бич чадах юм шүү. Тий. Чамд ямар ном байдаг вэ? Одоо амар их ном байгаа. Чиний хамгийн дуртай ном чинь? Бараг дургуун ном гэж байхгүй. Бүгдээр л бараг дуртай. Бүгдд нь дуртай юу? За надад л ном байгаа. За. Гэтэ тийм чөөхөн ном байд шүү. Миний хамгийн дуртай ном Нааруулыг амтлах хүчит гэсэн ном. Та хоёроос би нэг юм асуулт асууя. Хоёлаа. Та хоёр хэрвээ хүүхдийн номын зохиолч ер нь ном зохио гэвэл ер нь ямар сэдвээр зохиоё гэж бодож байна? Би лав ингээд динозаврын ариг ясуудыг ингээд ямар ариг ясууд байдгийг ямар динозавр байдаг тийм имийг л зохионо. Чи ингээд динозаврын арга ясаас ингээд судалгаа хийж агаад тэгээд энэ чинь яг ямар динозавр байсан бэ гэдгийг нь илүү танилцуулах ном юм байна тийм үү? Миний нэг онцолж байгаа динозавр Батар гэсэн динозавр байгаа. За Батарын ясыг харсан уу? Хажаагүй. Говь чүлд байдаг. Жишээлбэл говьор аялал бас Батарын яс олж магадгүй юм байна тий. Тэгэхэд T-Rex үеэл юм байлээ. Яа. За чи бүр удам угсаагаараа судалсан юм шүү дээ. Тийм үү? Батарыг угаасаа зүгээр баг 3-4 наснаас судлаад игсэн. Чи өөрөө хэдтэй вүлээ? 8. 8-тай. Сүүлийг ер нь 5-6 жилийн судалгаа юм биш үү чи чинь тий? За манай анх хоёрын хувьд ямар номын зохиолч болох? Ном зохио гэвэл чи ямар ном зохиохыг хүсэж байна? Одоогор толгойн дотор нэг юу зорж ирдэг. Тийм ер нь маш олон бодож байгаа. Их чинь гэхэд жишээлбэл энэ номоо ингээд бичгийн тулд баг ингээд сарын турш бодож байгаад хийсэн баггүй. Тэгэхээр удаан бодох бол зөв. Удаан бодож байгаад маш сайн ингээд санаагаа буулгаж байгаад бичин тий. Би л хурдан санаагаа буулгах хаа. Чи хүмүүс айгүй олон төрлөө гэхгүй. Зарим нь удаан боддог, зарим нь гялс ингээд санаагаа буулгадаг тэргээд. Чи бол илүү санаагаа гялс буулгадаг төрлийн үе юм байна тийм үү? Манай анх хоёр бол илүү жоохон бодож байгаад нухацтай санаагаа гаргадаг юм байна тий. За, их чинь одоо хоёр дүүдээ энэ номоо бэлгэлж जैन. Тэгээд өөрсдийнхөө номын санд ингээд илүү баяжуулж нэмэрлээрээ за. Тэгээд та хоёр минь хоёулаа бас ингээд зохиолч болохын тулд яах вэ гэд ингээд одоо бодоод эхэлсэн шүү дээ тий. Тэгээд ер нь зохиолч болохын тулд хүн чинь маш их юм уншиж, бодож бэж ном бичдэг байхгүй юу? Тэгэхээр тэр гад яг хаанаага л аялж яг зөв судалгаагаа маш сайн хийж, нарийн судалгаа хийж, тэмдэглэж, бичиж ээж одоо сайн зохиол болно тийм ээ? Тий. Тэгэд сайн зохиол бичихийн тулд их хэлэндээ аягүй сайн, хайртай, дуртай, тэгэд их хэлээрээ маш ингээд өөрийгөө зөв илэрхийлдэг байх хэрэгтэй. Тэгэхээр бисэн хүүхдүүдтэй, найзуудаа ч гэсэндээ уриалгаад их хэлтэй хайртай байгаарай, их хэлэн сайн судлаарай. Ном маш их сайн унших нь их хэлтэйгээ аялах, их хэлээ суралцах бас нэг чухал боломж байдаг шүү. Ингээд өнөөдөр сонирхолтой яриа өрнүүлсэн та хоёртоо баярлалаа. За ингээд өнөөдрийн маань бас нэгэн сайхан хүүхдийн ертөнцөөр аялсан аял маань өндөрлөх гэж байна. Ингээд бидний одоо оньсог болон ерөөлийн цаг эхэллээ тийм ээ. Үл мэдэх өөрийнхөө зохиосон оньсгоо битээрээр таалгана да. Би маш хурц гэрэлдэг. Гэтэ би өөрөө гариг. За хоёлаа гаригуд нэрлэх нь биш та. Маш хурц гэрэлтдэг мөртлөөсөө гариг өөрөө гариг юм байна л да. Хурц гэрэлтдэг чи одоо нар л баймаар нар чин гариг муу юм уу?
Мөн штэ. Би таацсан уу? Од гэдэг нь бас гаригтай холбоотой зүйл байгаа. Би тэгэхэд одыг арай өөрчилж хийсэн байхгүй юу? За би тэгтээ зөв таацсан нар юм байна те. Гурлаа тэгээ бас өөр гаригуудыг нэрлэдэх үү? За нараас өөр та ямар гариг мэдэх үү анхаа? Сар. Байж л да анхаа хэлэх гэж байна. За. Сар байгаа. Ямар гариг байгаа вэ лээ манай? Ангараг. Байж л да үл мэдхээ. За ангараг. За өөр. Ангараг. Бидний амьдарч байгаа чи юу лээ? Монгол. Өөр дэлхий штэ. Монгол мөн бид Монгол улстай амьдарч байгаа. Бид дэлхий дээр амьдарч байгаа. Энд чи бас юу лээ? Гариг штэ те. За тэгээ өөр ямар гаригуд байдаг лээ бол мэдхээ хоёлаа анхаадаа туслая да. Одоо хар нүх бас нэг гариг гэдэг амар. Хар нүхээ тийм гариг үйд. Амар гариг бүхнийг их сордог. Нэр юу? Хаа мэд юм болоо тэр гариг? Дэлхийгс маш ол байдаг. Тийм үү. За ер нь тэгээ та хоёр гариг одоо ингээд сансрын нисгч болоод ингээ гариг руу нисэрээ гэвэл нисэх үү? Нисэн. Би лава дэлхий рүү очих байгаа аюулыг судлах гэж л явна. Тэгснээс бол дэлхийд амьдрах юм уу? Тийм. Жингүүдлийн горин байхгүй болчихсон. Жингүүдлийн горин гэдэг чи юу лээ? Анхаа. Нөгөө доошогоо татдаг юм байхгүй болоод бид нар үсрэхээр дээшээ хөөрнө гэсэн үг. Тэгээ бид нар чи одоо яагаад одоо ингээд хин татаад байгаа юм бидрийг доошоо? Дэлхий. Дэлхий татаад идэм үү? Тийм. Гурлаа ерөөлөө хэлээ да нэвтрүүлэг маань дуусах гээд байна. Чи анхаад зориулаад гоё ерөөл хэлчихөө. За. Ад жаргалтай сайхан гэр бүлээрээ маш амжилттай яваарай. За тэгээ том болоод ягараа гэхүү? Том болоод дэлгүүрээ маш амжилттай олон танигдуулж гадаад улсад нээгээрээ. За юу гэж хэлдэг вэ тэгэхээр нь ерөөл хэлэхээр ерөөл бат орших бол тугай гэдэг байхгүй юу? За хэлээрэй минийх. Ерөөл бат орших тухай. Ястаа гоё. За чи нэг одоо үл мэдэхтэй нэг ерөөл хэлчих. Зүгээр ад жаргалтай ийм хүссэн болгоны ерөөл гэдэг чи яг өөрийн ингээд малгайцсан онцлоо. юу байхгүй өөрийн ингээд Энэ дандаа юм тийм үү? зохиодог байхгүй юу? Өөрөө зохиод ингээд Өөрөө зохиодог байхгүй юу? За. Сайхан амьдраа, ард чадвартай байгаарай. Ажлаа сайн хийгээрэй. ерөөл баттаа шиг. Ястаа гоё онц хөөхтөд. За игч нь болохоор 2 дүүдээ болно. Нийт хүүхдүүдэд бүгдээрээ хүүхдүүд маань хамгийн гол нэр үл инх тийм ээ. Тэгээ дандаа зөв хүнтэй уулзч, дандаа зөв зүйлийг ярьж, дандаа зөв үйлийг хийх болтугай гэж өрөөгөөд гурлаа нэвтрүүлгээ өндөрлөе. Заяа. Тэгвэл хүүхдүүд чи ёстой гандан боорохгүй шүү дээ. Гандан буурдаг. Угаасаа манай хүүхдүүд гандан буурдаг үл дээ. За 7 настай анх хоёрдоо одоо бэлгээ гарталъя. Эсчис ах ихч нараас нь бэлэг дамжуулагч юм. За мэддэг эсчис ах ихч нар том болоод мундаг сайн хүн бадараа гэдэг өгсөн шүү. Одоо үгүй заа юу. Газрын гүнээс хөгжлийг олборлоно. Ерөнхий ивент тэтгэгч South Gobi Sands. Энэ бол Батуушин зайнг буюу маш олон гой зүйлүүд байгаа. За энэ дунд нэг таньдаг хүн байгаа да хэн байна? Чиштэй анхаа. Тийм. Тийм биш. Тий анхаата болон энэ үйл мэдэх бит хоёрын байгаа за стикерүүдээ бусад бас манай нэвтрүүлэгт орсон хүүхдүүдийн энэ стикерийг дүүдээ Стикерийг гартуулж баярлаа. За дараагийн нэвтрүүлэг хүртэл Баярлалаа.